Тариалангийн үйлдвэрлэл эрхэлж байгаа иргэн, хуулийн этгээд үйлдвэрлэсэн бүтээгдэхүүндээ мөнгөн урамшуулал болон мөнгөн бус дэмжлэг авахын тулд бүтээгдэхүүн худалдан авах тухай бүр баталгаажсан төлбөрийн баримт үйлдэх ёстой. Тариалан үйлдвэрлэл эрхлэгч нь хэрхэн үн тохируулах вэ? Тариалан үйлдвэрлэл эрхэлж буй иргэн өөрийн бүртгэлийн эрхээр e-баримт аппликейшн руу хандалт хийж нэвтэрч орсны дараа татвар цэстээр дарна. Монголын татварын албаны хуудаснаас үүсгэх товч дарж бараа ажил үйлчилгээ сонгох хэсгээс хүнс хөдөө аж ахуйн урамшууллыг сонгоно. Тариалангийн үйлдвэрлэл эрхлэгч иргэн та хүнсний ногоо талбарыг сонгож бараа ажил үйлчилгээний үн тохируулах шаардлагатай. Өөрийн хураасан хүнсний ногооны жижиглэнгийн үн болон бөөний үнийг оруулна. Бөөний доод хэмжээ талбарт хэдэн килограммаас дээш үнээр борлуулалт хийхэд бөөний үнээр тооцох вэ нэгжийг оруулж өгнө. Хүнсний ногооны тус бүрийн үнийг тохируулсны дараа хадгалах товчийг дарна. Төлбөрийн баримт хэрхэн үйлдэх вэ? Хүнсний ногоо худалдан авагч иргэн өөрийн бүртгэлийн эрхээр e-баримт аппликейшн руу хандалт хийж орсны дараа камер нээх товчийг дарна. Газар тариалан эрхлэгчийн үүсгэсэн QR кодыг уншуулж e-баримт үүсгэх товчийг дарна. Гарч ирсэн талбаруудаас хүнсний ногоо бүлгийг сонгоно. Худалдан авч буй ногоонуудын тоо хэмжээг оруулан тус бүрд нь хадгалах үйлдэл хийж нийт тооцогдсон төлбөрийн дүн дээр дарна. Оруулсан төлбөрийн хэмжээ үнэн зөв бол баримт үүсгэх товчийг дарна. Аж ахуйн нэгж байгууллага болон бизнесийн үйл ажиллагаанд баримт үүсгэх бол байгууллага дээр авах талбарыг өөрийн хэрэгцээ буюу эцсийн хэрэглээнд худалдан авч байгаа бол хувь хүнээр авах талбараас сонгоно. Бэлэн бусаар төлөх сонголтыг сонгосон тохиолдолд өөрийн харилцагч банкны аппликейшн ашиглан төлбөрийн дүнг шилжүүлснээр тухайн төлбөрийн баримт амжилттай үүснэ. Энэ тохиолдолд борлуулагч иргэн төлбөрийн баримтыг баталгаажуулах шаардлагагүй. Бэлнээр төлөх сонголтыг сонгосон тохиолдолд баталгаажаагүй төлбөрийн баримт үүснэ. Борлуулагч буюу газар тариалан эрхлэгч нь өөрийн бүртгэлийн эрхээр e-баримт аппликейшн руу хандалт хийж орсны дараа тухайн баталгаажаагүй төлбөрийн баримтын баталгаажуулалтыг хийж төлбөрийн баримт амжилттай үүснэ.